Та бүхэн амар гэрээ. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. 16 дугаар бүлэг чөтгөр Йехова 2 дугаар хэсэг. За өмнөх дугаарт бид нэр Йехова бурхан байх боломжийн талаар ярьсан байгаа. Одоо тэр боломжинд байхгүй болоод шалтгаанууд л үлдэж байгаа. Чөтгөр байх шалтгаан 2 дугаар хэсэг. За ингээд гой зураг тавьсан байна. Энэ болохоор та бүхний мэдж байгаа Game of Thrones киноны одоо баатруудын зураг байна. Хааны гар химэх, хааны өмнөөс шийдвэр гарах эрх мэдэлтэй хүний зүүдэг зүйлтний загварыг харна уу гэж байгаа. За ингээд тойрог дотор гар байна. Тэгээд тэр гар ямар нэгэн байдлаар нэг төмөр зүү шиг юм уу эсвэл төмөр дохиур шиг юм барьсан байна тийм үү. Тэгээд энэ юу юм бэ? Энэ одоо юу гэдэг ямар соёлын нэг хэсэг юм бэ гэхээр энэ бас л нөгөө нэг барууны христийн соёлын нэг хэсэг юм аа гэх гээд байгаа юм. За Йеховагийн нэрийг ингэж тавьсан байна. Тэгээд Йехвах гэх байхгүй Йехвах. Тэгээд баруунаас зүүн рүү уншина. Энэ үсэг болгоно болохоор нөгөө нэг одоо хандс шиг утгатай гэх гээд. Тэгээд hand, behold, nail, behold гэсэн одоо дүрс үсгүүд байх юм. Гар, хар, хадаас хар гэсэн. За гар, хар, хадаас хар гэсэн сүлд үсгээр бичээд би бол би гэж уншиж байна гэж. Энэ үг модны дарахны хүү Есүсийг санагдуулна. Ирэх биш эцэгтэй хадаас алхахыг нь төхөөлж өгдөг байсан байх. За хаалтан дотор Reflection by Juan Fernandez Arias гэж. Есүс сүмд очоод өөрийгөө Йеховагийн буюу гартаа хадаастай этгээдийн хүн мөн гэжсэн байдаг. Та нар миний эцгийн ингээд сүмд ингээд юу гэдгийг өргөл барьцсан юм худалдаад ингээд мөнгө төгрөг солиод байна. Та нар эндээс зайлцгаа майлцгаа гэж уралдаг шүү дээ. Тэгэхээр чин тэр миний эцгийн сүм гэхэр чин Йеховагийн сүмд очиж гэж ярьж байгаа хгүй. Тэгээд Есүс Бурхны хүү Есүс гэдэг тийм үү? За. Зарим еврей хүмүүсийн хувьд Есүс Бурхан биш. Бурхны хүү биш. Тэнгэрийн аврагч элчч биш юм. Учир нь еврей гэсэн үндэстнийг бусад үндэстэн алж устгах шалтгаан хараал болсон этгээд юм а. Библийн сүүлийн орон зог ин хэсгээс. Орон зог нь уйтгар гунигтай нөхцөлд үргэлжлэв. Тэднийг идэж байх зур их эзэн гунигтайгаар үннээр нь би та нарт хэлье. Надтай хамт идэж суугаа. Та нарын нэг нь надаас урах болно гэж хэлв. Шав нарын ихэнх нь сэтгэл дотроо шалгах байдалд орж дараагаараа би мөн үү? Эзэн минь би мөн үү? гэж асуусан хүн бүр өөрийгөө урагч гэдгээ батлах гэж байна уу гэхээс илүүтэй өөрийг нь гэмтэн байж магадгүй гэсэн айд санаа зовж байсныг тэмдэглэхэд таатай байна. Есүс түүний тухай эртнээс бичсэнчлэн Адамын хүү би үнэхээр явнаа. Гэхдээ хүний хүү надаас урвсан тэр хүн ямар харамсалтай вэ? Тэр хүн хизээж төрөөгүй байсансан бол сайн хэрэг байх байлаа. Энэ үгийн дараа Юдас Искариот эзнээ мөнгөөр худалдахаар аль хэдийн гэрээ байгуулсан бөгөөд энэ мөчид чимээгүй байх нь өөрт нь с ิจ төрүүлэхвийг химээж үнэхээр л чөтгөр шиг увайгүй зоригтойгоор багшаа би мөн үү гэж асуусанд их эзэн тэр даруй чи хэлсэн гэж хариулсан. Ийхүү Есүс Бурхан эцэгтэйг хаалтан дотор Йеховатай нийлж өөрийгөө цовдлуулах төлөвлөгөө зохиодог. Энэ төлөвлөгөөнд мөнгөний эзэн зүтгэдэг Юдас буюу еврей гэсэн нэртэй шавь нь түүнийг барьж өгөх буюу урах ёстой болов. Энэ талаар мэдээж эртнээс зөгнөн бичсэн юм байх. Энэ эртний хорон төлөвлөгөөнөөс болж Христийн болон Исламын шашинд улсууд боломжил гарвал еврейн үндэстнийг алж устгасаар ирсэн түүхтэй. Есүс гэсэн тэр хүн Адамын хүү буюу хүний хүү хизээч төрөөгүй байсансан бол еврейн үндэстэнд сайн хэрэг байх байлаа. Есүсийг цовдлох шийдвэр гаргасан гэснийг Юдас сонсоод сүмд очиж өөрт нь өгсөн мөнгөн зоосуудыг номлогчдоос буцааж авахыг хүссэн боловч тэд татгалздаг. Тиймээс зооснуудыг сүмийн шалан дээр хаяж
харуулслаа барьж дийлэлгүй явж амиа хорлдог. Харин Есүс дахин амьлаад эцгийнхээ орн руу явдаг. Юдасын сүнсийг чөтгөр там руу чирч оддгоо. Хэн нэг нь энэ саруул ухаанд багтахгүй тэнэг Библийн хэсэг зохиолыг таатайхан шиг тэмдэглээд сууж байжээ. За тэр дээр бичсэн байна те. Гисэн айдас санаа зовж байсныг тэмдэглэхэд таатай байна гэд бичээч ингэж бичиж байгаа байхгүй юу. Тэгээд ийм зохиолоос болоод еврей үндэстнийг одоо ингэж аалж устгасаар ирсэн байгаа юм. За нэг аимшигтай зураг тавьсан байна. Юдас өөрийгөө дүүжилсэн болон сүнсийг нь чөтгөр тамд аваачсан нь Нотр-Дам де Фонтен 15 дугаар 100 гэж байна. Энэ Юдас буруутай юу гэвэл буруугүй. Тэр талхаар нь дамжаад сатаны хор биенд нь орж байгааг тэр Есүс олж хараагүйгээрээ буруутай. Тэгээ шавья одоо юу гэдгийг шавийнхаа оюун санааг сатанаас хамгаалж чадаагүй дээ Есүс буруутай. Есүс эцэгтэйгээ нийлж одоо би ингэж судлуулна гэсэн тийм зөгнөл төлөвлөгөө зохиодгороо Есүс буруутай. Тэ? Бидний монголчуудын хувьд еврей хүмүүсийн ам амьдрал чухал байсангүй. 13-14 дугаар зууны Монголын байлдан дагуултын үед эзлэгдсэн исламын хот балгасад байсан еврейчүүдийг монголчууд өөрийн туслах болон холбоотон Христийн шашинд хүмүүст даалган орхиж байв. Мэдээж тэдгээр хүмүүсийг тэд хүчиндж аалж устгаад эд хөрөнгийг цөмийг авч хэрэгцээтэй гэснээ боол болгож байваа. Бидний хувьд еврей нарын хувь тавилан падгүй байсан. За ингээд 3 цаг тавьчихаар жоохон өөр юм тухай ярина гэх гээд байгаа. Хүрээг чөлөөлсөн барон өнгөр нь их хүрээнд байсан еврей хүмүүсийг хүүхэд шуухадгүй том жижиггүй цөмийг алж цэвэрлсэн байдаг. Барон өнгөр нь хаант Орос орондоо болж байгаа бослог хөдөлгөөн үүмэн самуунд еврей хүмүүсийг буруутгана. Еврей нар бол Христийг цовдлсон Бурхны дайснууд гэж итгэнэ. Еврей нар Есүсийг ингээд барьж яваад цовдлоод байгаа юм ерөөсөө байгаагүй. Еврей нар тийм хийгээгүй. Хин хийсэн бэ гэхээр тухайн газар нутгийг эзлэн сууж байсан ромчууд хийсэн байгаа. Тэгээ нөгөө Карл Марксийн хэлдгээр эзэн хаана бурхан мэд шүтдэг улс бол одоо нөгөө хаант Орос улс тийм үү. Тэгээ ромчууд өөрсдийнхөө эзэн хааныг бурхан мэд шүтдэг байсан байгаа юм. Тэгэхээр тэр дуракууд л одоо юу гэдэг ромчууд л Есүсийг цовдлсон байдаг. Оросууд энийг одоо л ойлгодгүй юм шиг байдаг. Тэгээд Орос орныг өөрийгөө одоо юу гэдгийг 3 дугаар Ирим энтер гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл Есүсийг цовдлсон одоо Ром шүү дээ. Одоо ч гэсэн буруутгасаар хിവэр. Христийн болон исламын шашинтай улсуудын хувьд еврей нар бол хардаж сэрдэж байхгүй бол болохгүй чөтгөрөөд юм. Энэ еврей нар одоо юу хийж ийн харж байхгүй болохгүй ч гэдэг юм тий. За барон өнгөрний тухай цааш үргэлжлүүлж бичиж байна. 1886-аас 1921 он хүртэл гэж байгаа. Их хүрээг эзлэхдээ их буун дууг ихээр тавьсан тул монголчууд аврагч аянга борооны эзэн очирвааны хуйлгаан дүр зал руу гэлцэж байсан гин. Хаалдан дотор аянганы эзний хуйлгаан дүр гэдэг. Барон өнгөр нь бол аянганы эзний хуйлгаан дүр. Одоо тэрийг одоо юу гэдгийг үгүй юмаа гэд үгүйсгэж тийм эрх мэдэлтэй хүн алга байна шүү дээ тийм үү. Барон Жанжин 1920 оны 10 дугаар сарын 26-нд их хүрээг довтолсон боловч Хятадын цэргийн галын хүч илт давуу байсан тул эхний дайралт амжилтгүй болсон. Тун удалгүй хоёр дахь дайралтыг 1920 оны 2 дугаар сард харьцангуй амжилттай хийсэн ч эцэстээ сөрөг давшилтанд зохидон хэрлэн голын зүг ухарчээ. Монгол буряд цэргүүд төвдийн зуутаар хүчээ дахин зузаатхан дэг журмаа сайжруулсан барон 3 дахь дайралтыг өөрийн 1000 орчим цэргийн хүчээр хийж хэд дахин давуу хүч бүхий ойролцоогоор 10,000 хятадын цэргийн хамгаалалтыг бут зохиж 1921 оны 2 дугаар сарын 3-нд нийслэл хүрээг эзлэн хятадын цэргээс чөлөөлжээ. Ингээл одоо юу гэдгийг дайраал буудалцаал дайраал ингээл хахад хүмүүс үргэлдэж байдаг. Энд одоо маш их зоригтойгоор маш их одоо юу гэдгийг
тэр атаа жөтөөдгөөр ингэж Монгол орныг чөлөөлөх гэж ингэж дайтаж байсан байна. Баруун өнгөр нь. Дайралтын өмнө Хятадын цэргийн хорионд байсан Богд хааныг тусгай цэрэг явуулж Хятадын гараас чөлөөлсөн ажээ. Борон жанжин хүрээг довтлохын өмнөх шөнө Богд ууланд байгаа цэрэг бүрийг нэг цэрэг 3 түүдэг гал түл химэн тушааж Чингис хааны тулааны тактикийг хэрэглэн Хятад цэрэгт тэдний олон цэрэг бүсэлсэн мэт харагдуулж Хятад цэргийн санаа сэтгэлийг унгааж сэтгэл зүйн дайн хийж ялж байжээ. Энэхүү мэдээллийг би Викигээс авсан байгаа. За энэ баруун өнгөрний гой зургийг тавьсан байна. Жохон тийм романтик. Тэгээд энэ хүний хэлсэн үгийг нь иш татсан байна. Бид зөвхөн нэг улс төрийн намтай тулалдаагүй. Харин альва оршин буй сүнслэг соёлын алуурчдын бүлэглэлтэд тулалдаж байгааг тэд нар хараахан ойлгохгүй юм. Хүн төрөлхтнийг ойлгохгүй байна гэдэг юм уу? Монголчуудыг ойлгохгүй байна гэд байгаа юм. За баруун Роман фон Өнгөрн Штернберг яах аргагүй Монгол орныг аврахад хувь нэмэр оруулсан. Одоо тэр дагаж явсан ирчүүд нь одоо тэр 3-4 удаагийн дайлалтанд одоо гэдгийг амь одоо насаа хайрлгүй тулалдсан байна шүү дээ. Энэ хүнийг үнэхээр бишрэхгүй байхын арга байхгүй. Ямар нэгэн байдлаар еврей нэрт дургу тэгээд хөөрхий еврей нэрийг ингээд одоо гэдгийг нөгөө Библиэс болоод ингээ алаа ичиж байгаа хгүй. Тэ? Есүсээс болоод. За, их тийм инээдтэй зураг тавьсан байна. Инээдтэй чаашаа нэг сонин хачин AI зураг тийм үү? Viral History AI гэж байна. Гар хар, хадаас хар бол Яхова. Захирам сүлжээнээс гартаа хадаас барьсан хүн бэлэгдэл гэх мэтэр юм хайж үзэх үед нэг ийм түүхтэй таардаг. 1767 онд Английн HMS Dolphin хөлөг онгоцны далайчид Таитийн арлууд дээрх уугуул эмэгтэйчүүд төмөрөөр бие үнэлж байгааг мэдээд хөлөг онгоцонд байгаа боломжтой бүхэл хадаасыг суг татан наймаалцаж улмаар хөлөг онгоцны бүтцийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан болохыг хөлөгний ахмад олж мэдсэн байдаг. Таитигийн хүн ам 1767 онд буюу HMS Dolphin хөлөг онгоц арал дээр хурж ирэхэд ойролцоогоор 110,000 байсан бол 1830 онд 15,300 болж буурчээ. Европын далайчид цусан суулга, салхин цэцэг, улаан халууралт, хижиг, бэлгийн замын өвчин, сүрээ зэрэг өвчнийг огт тархлаагүй Таитичуудад авчирсан байдаг. Wiki Tahitians одоо пэйжнээс авсан байгаа. Таити нарт төмөр идэл цуглуулж шунаж болохгүй гэж сургах багш Будда байсангүй. Будда нөгөө төмөр идэл битгий шунаар төмөр идэл битгий цуглуулаараа гэд номлодог гэдсэн тийм. Энд далайчдыг бие хадаасаар үнэлсэн Таитийн уугуул эмэгтэйчүүдийг хизээ нэгэн цагт эдгээр өвчин алслагдсан арлууд дээр очихл байсан тийм үү. Янз бүрийн өвчин агуулдаг байгаль эрхийг муулах боломжгүй юм. Зүгээр л shit happens буюу гай сүрэл болдог гэдэг нь л болжээ. За өнөөдрийн хувьд нэг иймэрхүү байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Жохон тийм Есүсийг төлөөлж ярих хэцүү шүү дээ тийм үү. Ямар ч хоолойтой байсан юм блэ. За баярлалаа.